Богд хаант Монгол улсын сангийн яамнаас олноо өргөцсөний 2 дугаар оны зууны тэргүүн сарын 2-нд Богд хаан дөрвсөн бичигт дотоод гадаад сангийн яамны сайдуудын дотроос нэг хүн гаргаж Гайлийн хэргийг ерөнхийдөө шийдэх яам байгуулан тамга цутхан болгож тусгайлан эрхлүүлье гэж. Олноо өргөцсөний зууны тэргүүн сарын шөнийн 8-нд Гайлийн хэргийг ерөнхийдөө шийдэх яамыг байгуулж сайдаар нь сангийн яамны дэд сайд дорж цэрэнг Богд хааны зарилгаар томилов. Уг зарилгт бүх Гайлийн хэргийг ерөнхийдөө захирах яамыг нээж нийслэл хүрээ, маймаа хот, хяактын газар, тус бүр хороо байгуулж, түшмэд суулган тэмдэгт болгож, худалдааны иргэдээс Гайл хураах хэргийг үүсгэхийг заасан байна. Хяактын Гайлийн хороог байгуулахдаа хяактын Монгол иргэдийг захирах түшмэл Балдан цэрэн тунсаг нарт Гайл хураах модон тамга сэлгэн болгож, хяактын Гайлийн хорооны хэргийг эрхлэн шийдэх түшмэлээр хавсруулан ажиллаж эхэлсэн байна. Богд хааны засгийн газар Монгол орны эдийн засгийг бэхжүүлж, улсын төсвийг эмхлэн бүрдүүлэхэд анхаарч, Гайл хураах дүрм журам зэрэг тодорхой байхыг харгалзан үзэж, олон иргэдийн худалдаанаас Гайл түрээс хураах дүрмийг боловсруулан Богд хаанд айлтгаж, 1912 оны 6 сарын 7-ны өдөр батлуулан Монгол хятад үсгээр хэвлэн гаргажээ. Ийхүү өнөөгийн Сэлэнг аймаг дэх Гайлийн газрын үндэс суурийн эхлэл тавигдсан байна. 1914 оны хаврын дунд сард хяактын газар тижээж байсан зааныг авч ирүүлэхээр Бурят гүн цэрэмбэл зайсан сум нарыг мордуулсан бөгөөд тэдний хэрэглээний зүйлийн зардлыг хяактын Гайлиас бэлтгэн хэрэглүүлж дансандаа тэмдэглэхийг заажээ. (1910 оны үед хяактын зах дээр бүх төрлийн мал, мах, хятад цай, гурил будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүн, арьс шир, ноос зэрэг түүхий дарилж байсны дээр 1913 онд Сайн Уянхан аймгийн Далай Чоохор вангийнхан хяакт хүрээ хоёрт 59455 жин шар тус өгчгөөд хяактад дахиад 37110 жин шар тус худалдаж, шар тусны бүх худалдаачдыг шахаж, худалдаачдын дунд шар тусныхан гэж алдаршиж байсан ба хяактад шар тусны худалдааны 40%-ийг эзлэж байлаа. Монголын хувьсгалчид 1921 оны 3 дугаар сарын 18-нд Хяакт хотыг чөлөөлөв. 1922 оноос зөвлөлд Оросын засгийн газар Монголын хилээр оруулах, гаргах барааны татвараа цуцлсан бөгөөд Монгол улсын засгийн газарч Монголд оруулж буй зөвлөлтийн гаралтай барааны Гайлийн татварыг бууруулсан байна. Монгол улсын засгийн газраас 1923 оны 6 дугаар сард баталсан Гайлийн дүрмэд Гайлийн төвлөрсөн хороог нийслэл хүрээ, уяастай, ховд, заяан хүрээ зэрэг 4 газар байгуулж, хилийн 37 газарт бомб байгуулахыг зааж. Энэхүү заалт ёсоор Алтан булаг, Хүдэр, Зэлтэр зэрэг газарт Гайлийн хэсэг байгуулагдсан бөгөөд тэдгээр нь шинэ үеийн буюу өнөөгийн Сэлэнг аймаг дэх Гайлийн газрын үндэс болж шинээр бэхжлээ. 1924 онд хуралдсан Монгол Ардын намын 3 дугаар их хурлаар Хяактыг Алтан булаг хот хэмээн нэрлэж, Гайлийн газрыг хамгаалах морьт эргүүл гаргаж эхэллээ. 1937 оноос Монгол орныг хамарсан их хилмигдүүлэлтийн жилүүд эхэлсэн бөгөөд энэ үеэр Алтан булаг дэх Гайлийн хорооны дарга Тохнон намсрыг
хэлсрэгт бүтгэн цааг зараа байтсан нь нэгэн хард тул болон түүхэнд үлдсэн байна. (1926-аас 1927 онуудад Орхон голын хөвөө цагаан эргэн дэмжид усан замын тээврийн дамжлага бааз өргөдөж цагаан эргэн худалдаа тээврийн томоохон төв болж энэ бомтоор экспорт импортын барааны 70% нь нэвтэрж эхэлсэн юм. Алтан булаг дахь галийн хэсэг 1930-аад онд галийн 1-р зэргийн хороо боллоо. 1934 онд зөвлөлт Монголын хороонд тээврийн усан онгоц явуулах тухай гэрээ. 1936 онд худалдааны усан онгоцыг бүгд баримтах Монгол Ард улсын Сэлэнг Орхон голоор явуулах тухай хэлэлцээр зэргийг байгуулснаар галийн байгууллагын үйл ажиллагааны хамрах хүрээ тэлсэн юм. Сангийн яамны 1942 оны 7 тоод тушаалаар алтан булгийг галийн салбар болгон өөрчилж Сүхбаатарын галийн хороо нь зөвлөлт холбоот улстай хэлэлсэн бүгд баримтах Монгол Ард улсын хилийн томоохон хороо болжээ. Зөвлөлт холбоот улсын тусламжаар баригдсан 400 гаруй км урт Намушк Улаанбаатарын өргөн төмөр зам 1949 онд ашиглалтанд орсон нь Сүхбаатар хот дахь галийн хороог өргөтгсөн гаалчдын үүрэг хариуцлах ажлын ачааллыг эрс нэмэгдүүлсэн явдал боллоо. (1954 оны 2 дугаар сарын 21-нд бүгд баримтах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлөөс галийн байгууллагуудын үүргийг хилийн байцаан өнгөрөх газруудад хариуцуулах болсноор Сүхбаатар дахь галийн хороог татан буулгажээ. 1965 онд алтан булаг галийн салбарыг дахин байгуулав. 1974 онд Сэлэнгийн чиглэлд хоёр орны хил орчмын худалдааны цар хүрээ өргөжж байгаагаас хамаарч Хутаг өндөрт, Хонгоровоо, Харцай, Цагаан чулуутад галийн салбаруудыг шинээр байгуулжээ. Энэ үеийн зорчигчид нь оюутнууд, зөвлөлтийн мэрэгжилтэн нар, цэргийн алтан хаагчид, тэдний гэр бүлийнхэн болон мэрэгжил дэвшлүүлэхээр явж буй Монгол иргэд тэргүүний хүмүүсээс бүрдсэн дотоодын жуулчид байлаа. 1960-аад оноос орон сууцны иж бүрийн хорооллууд, ухааны цахилгаан станцууд, Дархан, Эрдэнэт, Багнуур зэрэг шинэ хотууд бүрэгдэж Сүхбаатар бомтоор барилгын материал, үйлдвэрийн төрөнд хөрөмж, зөвлөлтийн цэргийн зориулалттай ачаа тээвэр төмөр замаар тасралтгүй орж ирлээ. Даяарчлалын өнөө үед гадаад худалдаа хөгжлөг галийн хөлийг баталгаатай аюулгүй байлгах, улс томсон эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх, хууль бус бараа эргэлтийг талсан зогсоох, мэдээллийн технологийн ололтыг ашиглан цахим гайлыг хөгжүүл, ялангуяа эрслийн удирдлагыг тууштай хэрэгжүүлэх талаар манай Сэлэнг аймаг дахь гайлын газрын хамт олон илүү их амжилт гаргаж байгаа. Энэ хамт олоныг хийж гүйцэтгсэн ажлын туршлага цаашид Монголын гайлын байгууллагын үйл ажиллагааг улам боловсронгуй болгохтой холбогдсон ажил жинтэй хувь нэмэр оруулж ирсэн ийм түүхэн хамт олон энэ үүргээс цаашдаа улам баттай найдвартай хэрэгжүүлж чадна гэдэгт бид итгэл дүүрэн байдаг юм аа. Ингээд Сэлэнг аймаг дахь гайлын газрын нийт хамт олонд 100 жилийн ойг тохиолдуулан ажлын их амжилт шин ололт бүхнийг нэвтрүүлж мэрэгжил нэгт нөхдөд хошуучлан ажиллаж чадна гэдэгт мэрэгжлийн зөвлөл, захиргааны зөвлөлийн зүгээс бид бат итгэж байна. Сэлэнг аймаг дахь гайлын газрын нийт хамт олон олсон ололтоо цаашид улам баттгаж Монголын нийт гайлын ололт амжилтанд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл дүүрэн байна. Ингээд 100 жилийн ойг тэмдэглэж байгаа Сэлэнг аймаг дахь гайлын газрын нийт хамт олонд ажлын их амжилт, эрүүлэн сайн сайхан бүхнийг дахин хүсэн өрөөё. Баярлалаа. Эдгээр Сэлэнгийн гайлын хамт олон бол Монголын гайлын системд ажил үйлсээрээ бас сүүлийн 5 жил одоо тэргүүн нэгнэнд явж бусад одоо газар хамт олныг бас төвчээж ингэж одоо ажиллаж байна. Хоёулаа одоо 2008 оны ажлын үр дүнгээр манай хамт олон гайлын мөрдөлтөд одоо хэлбэрчиж гайлын хэн шалгалтын онцтой зохион байгуулсан хамт олон хөрвөмжлөөр шагнагдж байсан. 2009 онд
маш сайн яв имлэгтэй хамт олон гэсэн өрөмжил хүртэж байлаа. 2010 оны ажлын үр дүнгээр гайл бизнесийн түншлээ хөгжүүлж гадаад худалдааг хөгжүүлэхэд энэ одоо өрөө бүтээлтэй ажиллаж одоо манайлагч хамт олон гэсэн ийм одоо цол хэрэмээр шагнагдж байлаа. За 2011 оны ажлын үр дүнгээр гайлын одоо үйлчлэгийг олон улсын жишгт хөргөхөд бас одоо амжилт гаргаж үр дүнтэй ажилласан гэсэн ийм одоо бас хамт олноор шалгарч ингэж одоо ажиллаж байна. Гайлын хууль дүрмийг сахин биелүүлэх, улс орныхоо эдийн засгийг хамгаалах энэ үйлсд бол өөрийнхөө хувь нэмрийг бол оруулж ажиллаж ирлээ. Сэлэнгийн гайлд 83 онд орсон ихэд одоо хүн ам их байсан зочиг одоо битэл орос сэргээ ингээд дээрээс завч хэлэг авах битээ ингээд ачаа дэшиг бол ингээд богонд яагаад явуулдаг байсан. Улстай 44 жил ажил хийж 30 жилийн гайлын байгууллагт ажил хийж тэтгэвэр насны төгс усаад. За би 1971 оноос 2001 он хүртэл одоо гайлын байгууллагт ажил хийсэн. 1971 оноос 80 он хүртэл Сэлэнгийн гайлын байгууллагт байцаагчаар ажиллаж ирсэн. Тэр үед чинь одоо бас л их ачаа орж идэв суудлаа. Вагоноор. Тэгээд тэрий чинь одоо бас л бүгдийг шалгаж оруулна. Хамгийн гол нь тэр үед ялгаатай нь юу байсан бэ гэвэл энэ байцаагч нарын тооны хувьд ялгаатай байсан. Тэр үед чинь 10 хэдээс 20 хэдэн байцаагчийг шалгана. Ажлын цаг бол маш урт. Гайлын байгууллагад 17 жил ажилласан байна. Дунд нь бол 4 жил улсын их сургууль сурсан. За энд 1971 онд анх орж ажиллаж явах үед бол гайлын гол зорилго бол гадаад худалдааны он зэрхийг хамгаалах гэсэн тим юутай байсан юм аа. Бидний зорилго бол. За ингээд залуу гайлчид одоо захиж хэлэхэд ер нь ямарваа ажлыг бол өөрийнхөө чин сэтгэлээс, үнэн сэтгэлээс өөрийнхөө өргөсөн тангарахтаа бол одоо үнэн шударгаар ажиллаж тогтвор сууршилтай мэдлэг боловсруулалтаа байнга дээшлүүлж ингэж ажилласаа л гэж хүсэж байна да. 100 жилийн манай болж байна. Үе үеийн удирдлагууд, үе үеийн ахмад гайлчид одоо миний үе бол миний дараа дүү дараагийн үеийн сан залуу гайлчтай эрүүл сайн хамгийн сайхан нэг одоо өсөө ирээе гэж хэлмээр байна. За би сүүлийн 3 жил тус байгууллагын ахмадын байгууллагыг одоо хариуцсан ажиллаж байна. За энэ хугацаанд ахмад гайлчдыг одоо нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдний одоо ажимдэрлийг судлах, удирдах дэд байгууллагад уламжлах зэрэг ажлуудыг одоо хийж ирлээ. Ингээд одоо 88 89 оны үед ачаал ийм их байсан. Тэгээ гол нь энэ манайд байсан зөвлөлтийн цэргүүд одоо буцаж эхэлсэн. За энэ бол ер нь маш их ачаалал нэмэгдсэн гэсэн үг ээ. Тэгэхээр энэ хариуцлагатай ийм одоо хүнд үүргийг биелүүлж ирсэн гайлын албаны залгуулж ирсэн манай үе үеийн ахмад гайлчид энэ хүмүүсийн стафетийг авч өнөөдөр ажиллаж байгаа манай өнөөгийн гайлын одоо хамт олон залуу үеийнхэн энэ гайлын албаны 100 жил тэр дундаан одоо манай хоймер хөлийн гайлын одоо энэ чухал үүргийг гүйцэтгэж байгаа хамт олондоо бол 100 жилийн гой мэдчигээ төвшөрд ажил амьдралд нь одоо сайн мөхнийг хүсье та. Сэлэнг аймаг дэх гайлын газрын одоо 100 жилийн ойг тэмдэглэж байгаа энэ ялдамт мөн тэнд ажиллаж байсан, нартай хамт ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа гайлчдад энэ өдрийн одоо амар амгалан ирж баярын мэндийг дэвшүүлье. Сэлэнгийн гайл хэмээх айлын халуун бүл багтаж олон жил багныг түшилтсэн нэгэн хүний тухай алтан хэлхээс эвлүүлэх учиртай. Иш балын бэлэг тэмдэглэгээ 1958 онд томилт авч Сэлэнгийн гайлын хорооны дараагаар 27 жил ажилласан бөгөөд энэ айлын 27 жилийн хорон бүхэн энэ хүнтэй салшгүй холбоотой. Удирдлагын зөвлөл. Гайлын ерөнхий газрын даргын 2008 оны 633 дугаар тушаалаар гайлын газрын удирдлагын зөвлөлттэй байна гэж заасны дагуу тус гайлын газрын удирдлагын зөвлөлд ажиллаж
Гаалийн хууль тогтоомдоор тогтоосон эрх хэмжээний хүрээнд Гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, өмч хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, хамгаалтанд хяналт тавих болон боловсон хүчний асуудлаар шийдвэр гарган ажиллаж байна. Гаалийн эрсдлийн удирдлагын хэлтс. Тус Гаалийн газар 2006 оноос эрсдэл хариуцсан Гаалийн улсын байцаагчтай байсан бол 2011 оноос ажлын үндсэн чиглэл үйл ажиллагааны журам шинжлэгдэн батлагдж эрсдлийн удирдлагын хэлтс боллоо. Эрсдлийн менежментийг Гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд нэвтрүүлж ажиллахдаа эрсдэл бүхий бараа тээврийн хэрэгслийг онилох мэдээллийг цуглуулах, боловсруулах, төмөр замаар зөөдөг гол нэрийн бараануудад үнийн судалгаа хийх зэргээр ажиллаж байна. Санхүү татварын хэлтс. Санхүү татварын хэлтсэн төсвийн орлогыг төвлөрүүлэх, орлогын статистик мэдээлэл гаргах, Гаалийн газрын урсгал төсөв хөрөнгө оруулалтыг төлөвлөх, зарцуулалтанд хяналт тавих, санхүү бүртгэлийн үйл ажиллагааг явуулах, худалдан авах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хяналт тавих, улсын орлогын барааны хадгалалт, хамгаалалт, борлуулалтын үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх зэрэг үүргийг хэрэгжүүлдэг юм. Хүний нөөцийн алба. Байгууллагын дотоод ажлыг цэгцлэх, архивлах, байгууллагын дотоод үйл ажиллагаанд үнэлт дүгнэлт өгөх, газрын дотоод ажлын нэгдсэн бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хяналт тавих, авах зэрэг арга хэмжээг боловсруулах, Гаалийн ажилтны ёс зүй, дотоод гадаад орчин чиглэсэн соён гэгэрүүлэх ажил явуулах, Гаалийн байгууллагын нэр хүнд, гүйцэтгэх үүргийн ач холбогдлыг нийгэм таниулах ажлыг зохион байгуулан ажилдаг. Мэдээлэл технологи. Гаалийн шинжилэл төслийн хүрээнд боловсруулагдсан SEPS-KAIS програм хангамж Гаалийн байгууллагуудад нэвтэрж эхэлсэн бөгөөд Тус Гаалийн газар 2010 оны 3 дугаар сараас дээрх 2 программыг бүх терминал хэсгүүдтэй хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар амжилттай үр ашигтай ажиллаж байна. Аж ахуй үйлчилгээний алба. Тус алба нь байгууллага хамт олонны эрүүл мэндийг сахин хамгаалах, санхүү мөнгөний үр ашигыг дээшлүүлэн ажиллах, барилга байгууламжийн ашиглалтыг сайжруулах, байгууллагын ажлын байр, орчны тохиолдолд, цэвэрлэгээ, үйлчилгээ, харуул хамгаалалт, дулаан цэвэр, бохир ус, цахилгаан хангамжийн хэвийн үйл ажиллагааг хангаж, сан техникийн болон бусад асар үйлчилгээ хийх зэрэг үйл ажиллагааны чиг үүргийг хэрэгжүүлдэг юм. Эрэлч нохой. 1993 оноос Сүхбаатар Алтан булаг боомтод эрэлч нохойг Гаалийн хяналт шалгалтанд ашигласан бөгөөд өнөөдөр Алтан булаг боомт болон олон улсын суудлын галт тэрэгний Гаалийн хяналтанд тусгай хуваарийн дагуу хар тамхи, мансруулах бодис илрүүлэх зорилгоор бэлтгэгдсэн Бэмби, Кери, зөвгий дуудлагатай эрэлч нохойг ашиглаж байна. Гой өгдсөн ажлын хүрээнд Сэлэнгийн Гаалийн байгууллагаас бол нэг томоохон ажил одоо санаачилж байгаа нь бол юу гэхэл зэрэг Монгол улсынхаа хөлийг бүх одоо өнөөдрийн ажиллаж байгаа боомтуудаар ингэж тойрох, Монгол улсаа тойрох тийм аяллыг санаачилж одоо бид зохион байгуулж байгаа. За Сэлэнгийн аймагт Гаалийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн болон Монгол улсад Гаалийн алба үүсч хөгжсөний 100 жилийн баярын мэндийг Тус Гаалийн газрын хамт олон болон Гаалийн системд ажиллаж байгаа нийт ажилтан албан хаагчид түүний гэр бүл үр хүүхдэд хүргэж амьдралд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ёроё. Сэлэнг аймаг дэх Гаалийн газрын санхүү татварын хэлтсийн Гаалийн улсын байцаагч болор туяа 3 ихэр охин төрүүлсэн нь Сэлэнг аймаг дэх Гаалийн газрын 100 жилийн түүхэн тохиолдсон бэлэгтэй сайхан аз завшаантай учраас болов. Хүний ертөнц ээжийн бүвэйтэй хорвоо билээ. Тэр тусмаа 3 ихэр охины ээжийн бүвээн дунд цэцгэн цомирлог гайхширн билбэлж тааны цэцгэс салхи хэмрэн чагнах мэт санагдахын дээр цовоо сэргэлэн ихэр үрсийн уйлахад нь унсан модны нахад дахин цэцгэлнээр инээгт нь илгэмсүү орчлонд өнгийн солонгон амирж цэцэг дамжсан алга гэрвэхээ тэнгэртэн эрхлэн мужиглэх шиг санагдана. Сэлэнг аймагт Гаалийн газрын хамт олон хоомор нутагт Гаалийн алба үүсч хөгжсөний 100 жилийн хойно 100 бүтээлч ажил хийж ажил хөдөлмөрийн өндөр амжилтаар автж байна. За ингээд Сэлэнг аймгийн Гаалийн газрын хамт олонтой болон нийт гаачтай Сэлэнг аймагт Гаалийн байгууллага үүсч хөгжсөн 100 жилийн хойно баярын мэнд хүргэж ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл мэнд, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна.